Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд хүргэе. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайнаа болон хөтлөгч Омин нар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд шинэ 7 хоногийн мэнд хүргэе. За тэгээд амралтын өдрүүдэд янз бүрийн зүйл хийсэн байх гэж бодож байна тийм. За тэгээд бас эзний өдрийг бас сагсан гэдэгт бол бас итгэлтэй байна. Тэгээд би шашинлаг байдлаараа зүрх сэтгэлийн хувьд, өрөөгдсөн нэгний хувьд Бурханаас үг авч бас түүний өмнө бас тайлагнаж те зүрх сэтгэлээ нээж нөгөө ачаагаа өгж өөр ачаа авч тэгхийн хувьд эзний өргөөнд хамтдаа өнгөрүүлэх цаг бол үргэлж чухал байдаг шүү дээ. Амен тэглгүй яах вэ? За бид шинэ 7 хоног эхэлж гин. Тэгээд бид бас өөр дахин шинэ номоор энэ 7 хоногын цагийн хоор болсон байгаа. Тэгээ пастортой хоёр ярилцаад Обидия гэдэг номоор Библийн хуучин гэрээний номоор энэ 7 хоногийн турш цоврал одоо үгийн цаг явах болно. За Обидия ном маань болохоор хуучин гэрээний одоо бага иш үзүүлэгчдийн ном гэж үздэг. Тэгээд нэг бүлэгтэй 21 ишлэлтэй Библийн хамгийн богино ном байгаа. Тэгээ хэдий богинч гэсэн маш гүн утга учир агуулгыг агуулдаг одоо маш бас чухал номуудын нэг байгаа. Тэгээд Обидия гэдэг нь Яховагийн зарц гэсэн утгатай нэр юм байна. Тэгээд Обидия ном нь ерөнхийдөө Идомчуудын тухай гардаг. Тэгээ одоо Идом гэдэг нь Исавын үр удам байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Ахтай хоёр. Тий ахтай хоёр. Израильчууд Яковоос гаралтай бол Идом бол Исаваас гаралтай юм ном байгаа. За тэгээд бас бидэнд нэг залбирлын сэдв бас ерөнхий бас гарч байгаа нь юу гэхээр бас өнгөрсөн 7 хоногт бас дэлхийд бас дайн болоод байна. Тэгээд дайн болж байгаа тэр бүс нутагт эрттэй үед болж исэн түүхүүдийг ярих болсон учраас зарим нэг хүмүүс бас гайхаж бас шууд хүлээж авч магадгүй. Гэхдээ өндөө бол Библийн түүхүүд нь бол яг одоо болж байгаа үйл явдлыг бол шууд хэлсэн үг бол биш байдаг шүү гэдэг бас цаан чи хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Тэглүү яах вэ? За тэгээд шинэ 7 хоног, шинэ уур амьсгал, шинэ хүсэл мөрөөдөл, шинэ бэлдэж хийн гэж ирсэн зүйлс бас энэ 7 хоногоос болно гэсэн бүх зүйлүүд чинь эзний хайр инрэл дүүрэн байх болтугай. Та бүхэнд бас амжилт хүсээд бүгдээрээ хамтдаа Хермоны шүүдэр нэвтрүүлгээ үргэлжлүүлэн сонсцгаая. За тэгвэл бид үргэлжлүүлээд эзэн бурхнаа магтцгаая. Тэгээ эзэн бол алдрыг авах тэр хамгийн зохистой нэг. Тэгээд бидний амьдралын бүхэл цаг үед тэр биднийг тулж түшдэг. Түүнд бүгдээрээ хамтдаа алдар магтаалыг өргөцгөөё. Аамен. Нэг үслийн дор
зогсноо ивэл тэн дуусшгүй урд мөнхийн сайн сайхныг тэн би дуулна нэртэй наалдартай Есүс магтаад тогтсон нэртэй наалдартай 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 Тэнгэрээс дээгүүр та үргэлжлэгдэн таны сүр хүчээр дүүрнэ та болцоор ганц магтууштай таны нэр бүгднээс дээгүүр Тэнгэрээс дээгүүр та үргэлжлэгдэн таны сүр хүчээр дүүрнэ та болцоор ганц магтууштай таны нэр бүгднээс дээгүүр Тэнгэрээс дээгүүр та үргэлжлэгдэн таны сүр хүчээр дүүрнэ та болцоор ганц магтууштай таны нэр бүгднээс дээгүүр Тэнгэрээс дээгүүр та үргэлжлэгдэн таны сүр хүчээр дүүрнэ та болцоор ганц магтууштай таны нэр бүгднээс дээгүүр Тэнгэрээс дээгүүр та үргэлжлэгдэн таны сүр хүчээр дүүрнэ та болцоор ганц магтууштай таны нэр бүгднээс дээгүүр Тэнгэрээс дээгүүр та үргэлжлэгдэн таны сүр хүчээр дүүрнэ та болцоор ганц магтууштай таны нэр бүгднээс дээгүүр Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За өнөөдөр бид нар хамтдаа Обадиа гэдэг номын эхний хэсгийг үзнэ. За энд бол нэгдүгээр ишлэлээр ингэсэн байна. Обадиагийн үзэгдэл Эдомын талаарх эзэн бурхны айлтвар.
Эзнээс би мэдээ сонсо босогтон Эдомын эсрэг толдаанд гарцгаая гэж үндэстнүүдийн дунд илж илгээгдэв гэдэгслээ. Тэгэхээр үндэстнүүдийн дунд Эдомын эсрэг хамтдаа тулаанд гарцгаая гэдэг мэдээг дамжуулах илчийг өгсөн гэж. Тэгэхээр үндэстнүүд дунд гэдэг нь юу гэхээр Эдомын эргэн тойронд байгаа Эдом руу довтлох боломжтой бүх үндэстнүүдэд илж ятсан гэсэн үг болж. Тэгэхээр нэг сонирхолтой. Эдом бол тухайн үед бол их арга залтай үндэстэн байсан байхгүй. Нэг юм юмнаас дандаа ингээд нэг юм мултраад үлдчихдэг хүмүүс байгаа гэдэг шүү дээ. Аха. Бөө юм болоод эргэн тойронд нь хүмүүс уйлалдаал, дампураал те янз бүрийн юм болоод ахад ингээд харахаар л ингээд байж идэг. Тэгээд нөгөө Тунгалаг Таймер киноны Итгэлт баяны талаар яг кинон дээр гардаг нэг хэсэг байдаг байхгүй. Нөгөө нэг борон өнгөрний орц зэргүүд нөгөө хүрээрөө орж ирсэн чинь хин Итгэлт баян чинь нэг ядуувтар хашаанд заяа. Айгуу муу гэр хамаг алт мөнгө бүх юмнуудаа хийгээд тавьчихдаг байх. Тэгээ хаалга малгын албаар хөвдөөд. Тэнгууд нөгөө дээрэн тоонол хийжсэн зэргүүд чи гэж атсан. Энэ айлын дээрэмдсэн байх ингээ бодоод байтал тухайн үеийн Монголын хамгийн баян хүн нэг нь тийм зал зохиоцсон. Ободиа бол тухайн үеийн дайн тулаануудад нэг оролцоод байдгүй. Ободиата байлдаг бол яг нутаг дээр нь очиж байлдах шаардлагатай. Нутаг дээр нь очих юм бол маш их юм уулархаг одоо газар байдаг. Тэгээд манай юу Архангай Өвөр хангай аймагт байдаг нөгөө чулуутын хавцал шиг тийм хавцлууд эднэр ихтэй. Эвгүй. Ер нь бол тухайн үед бол Ободиаг эзлэн гэдэг нь өөрөө бүр нэгч зэрэгтэй байлдаагүй байхдаа бүхэл бүтэн айрам хүнд байдалд орж магадгүй тийм газар нутагтай. Тийм ч учраас тэд нар маш их юм бардам. Бардам хин биднийг яах юм те яаж чадах вэ? Бас бид нар яасан гэж. Тэгэхээр бид нар яасан гэдэг дээр Ободиагийн үеийн тэр Эдомчуудын бардамл нь ямар очтой гэхээр тэд нар яг дайнд оролцдоггүй заяа. Яг ингээд нэг талд нь ороод цэрэг илгээгээд оролцдоггүй. Гэхдээ дайнаас дандаа ашиг хүртдэг. Тэ? Тэд нар яг өөрсдөө дайрж давталж боол олзолдоггүй. Гэхдээ боолын 8 эрхэлдэг. Тэгээд тэд нар ингээд одоо юу гэдгийг дандаа нэг ийм байдлаар баяжсан байсан байхгүй. Бурхан сүү балаар урсдаг Израилийн нутаг дэвсгэрийг израильчуудад өөрийн Авраамийн үр удамд өгөхөд энэ газар нутаг бол одоо бидний газрын зургаар харах юм бол маш олон замын уулзвар байгаа. Европоос Африк руу Африкаас Аз руу тийм үү? Арабын цөлүүд рүү гэдэг ингээд торгоны замын төгсгөл гэдэг ч юм. Ингээд ерөөсөө ингээд тэр газрууд ингээд бүхэл бүтэн 3 твийн хүмүүс хоорондоо байлдахаар явах болох юм бол дандаа Израильтай ажгарна цаа. Тэгэхээр чи ингээд аян дайны хүл дүүрэгдэн те. Тэгэл ингээд янз бүрийн юм зөндөө болж байгаа байхгүй. Янз бүрийн соёлоо дайран өнгөрн, найрмууд дайран өнгөрн те. Янз бүрийн одоо хорон муу янз бүрийн дайран өнгөрн. Бурхан яагаад яг тийм газар өөрийнхөө ард түмнийг сонгоцсон юм бэ? Тэгснэ Эдомчуудад болохоор тийм те баргийн хүн очоод чадахгүй газрыг сонгож өгч байгаа юм байна. Учир нь Бурхан өөрөө хамгаалагч юм. Амен. Хад асаг уул хад байгалийн бартаа биш. Бурхан өөрөө израильчүүдийн хамгийн том хамгаалтнаас. Израилийг эзлэхийг хүсэх юм бол Бурхантай нуучраа олох хэрэгтэй. Тэг тэгдэг ч тэ. Дахиж энэ манай дүүтэй дүг дээрлэх юм бол надтай уулзаараа нэг юм ах нар байдаг ус. Одоо байдаг уу? Байна шүү дээ. Байгаа юу те. Сайн биш. Тэгвэл Бурхан бас яг тэгдэж. Хэрвээ миний ард түмнийг би ард түмнийхээ төлөө босно. Би ард түмнийхээ төлөө хөдлөн. Тэ? Тэгээд ард түмний ч гэсэн ойлгодог гэсэн тэ. Миний эзэн миний төлөө хөдлөн. Тэ тийм учраас би миний эсрэг төмөн хүн зогссон ч тэднэр л унах. Би унахгүй. Мэдж байгаа. Харин Ободиагийн үед бол Эдом бол бүр бардаа тэ. За эргэн тойрны хардаа энэ Израиль Юдагийн хаан тус гэж нэг балгас. Египтчүүд те хүчрэг үеийн өнгөрөөд одоо балгас. За энэ одоо энэ яг тэ энэ Бабилон эдгээр ингээл яг өндөөжлээ те. Гэхдээ хол юм да. Хол юм чи манайхыг эзлэх юм бол бүр тойрч ирээд эхлээд Израиль Евдийг эзэлсний дараа манайх руу шаардлагатай бол дайрна. Тэд нар манайх руу ирэх гэж бас зовх учраас ирэхээс нь өмнө тэд нартай тохиролцож амжина. Ер нь бол Эдомчууд нэг юм байдлаар үргэлж үлдэж ирсэн. Гэтэл манайрны өмнөх 586 оны үед Иерусалимын сүрэл болсон байхгүй. Иерусалим хот сүрсэн чинь Бурхан Эдом руу анхаарлаа хандуулж
Эдомчуудад санал өгсөн. Хөөе, бардам эдомчуудаа. Би бүх үндэстнүүдийг та нарын эсрэг босгоно. Та нар нэг хоёртой тохиролцож болно. Тэднэрт хэрэгтэй юмыг нь өгч чадна. Тэднэрт юм ашиг сонирхол санал болгож болно гэж та нар боддог. Тэгээд үргэлж ийм байдлаар амьдарч ирсэн. Харин би өнөөдөр өөрийн зарцыг үндэстнүүд рүү илгээж та нарын эсрэг бүгдийг босгоно гэж. Яагаад гэж асуух байх л та. Хүмүүс тэгдэг шин. Би чамд муу тавилаа. Үгүй яагаад гэдгсэн чинь. Яагаад гэвэл гээд нэг үг хэлдэг. Яагаад гэдгийг чи заавал ангийнхныхаа нүдэн дээр сонсомоор байна уу гэж манай нэг багш хэлжсэн байхгүй тэгсэн чинь. Хичээл дараа сонсъё гэдэгсэн. Тэрэн дээр байхгүй. Тэгээд дараад нь яагаад чамд муу тавьчихсан гэсэн чинь. Тэр чамд ямар муутай ингээд уурлаад байсан. Тэгэхээр багшийн зөвл болж таарсан л та. Харин энэ үед бол олон жилийн туршид магадгүй улс үндэстнүүд ялангуяа хөөрхий израильчууд болон одоо юудачууд те яа манай нутаг дэвсгэр энэ хин шиг дамч гой байрлалтай байсан ч болоосаа замаас хол их замаас хол дайсны хөлөөс хол тэгээд өөртөө заавал хот цайз майз бариадах шаардлагагүй угаасаа амьдарч байгаа газар нь өөрөө цайч ийм газар өгсөн ч болоосаа гэж заримдаа ботсон байх гэж би бодож байна. Гэхдээ тэд нэр сүү болоор урсдаг нутгийг ямар талархалтайгаар 430 жил боочлогдоод 40 жил цөлд бэлтгэл хийснийхаа дараа хүлээж авсан шүү дээ тийм. Бурхан тэднийг үнэхээр ивэж өрөөсөн. Гэхдээ тэд бурхнаас нүүр бууруулж худал шүтэнүүд шүтэх үедээ тэр газар нутаг дээрээ харийнханд буцагцсан. Библиэлд нэг ийм үг байдаг. Remind гэж юм л та үлдгэсдийн бүхлөтөн бүр теолог гэж байдаг та. Үлдгэсдийн талаар ойлголт гэж. Тэгэхээр үлдгэсдийн талаар ойлголтгууд хүмүүс тэгж бод. Заримдаа хүмүүс амьд үлдсэн хүмүүсийг юу гэдгийг амьдараа одон зүйлийг бодож санаж шаналж те дурсаж одоо тэр аль хэдийн насварсан бодож буруу юм хийсэн хүмүүсийн үүлэг үүрч ингэж амьдрна гэж боддог бол үгүй. Эзэн бол үлдгэсдийг үргэлж юу гэж харж байгаа. Та нар бол шинэ итгэл найдвар. Би та нараас эхэлнэ. Би та нарыгаа буцааж авчирна гэж. Иерусалим сүрээд хүмүүс нь бүгдөө Бабилон руу цөлөгдөж байгаа үед Бабилон руу явж байгаа хүмүүс чинь бүгд уйлаад явж байгаа шүү дээ. Уйлаад явж байхад эзэн тэдний дунд илчээ хэлгээгээл те. Би та нарыг буцааж авчирнаа. Дөнгөж олзлогтой явж байгаа чинь би буцааж авчирнаа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний бурхан бол ийм бурхан байсан. Гэтэл тухайн үед бол израильчууд буруу зүйл хийсэн байсан. Гэхдээ бурхан аль хэдийнэ хийсэн буруу зүйлийнхаа шийтгэлийг амсаж байгаа өөрийнхөө ард түмэн дээр л анхаарал хандуулаад тэднийг л олон үндэстний жишээ болгоод тэднийг л ингэж ирсэн юм шиг. Зарим нэг хүмүүс хийх ёсгүй зүйлүүдийг хийж байгааг бурхан анзаарсаар байсан. Дайны хажуугаар дажин гэж ярьдаг та. Эдомчууд израильчуудын зовлон зүдгүүрийг хажуугаас нь хараад ашиг өнөрж байсан. Та нар бодтой амар гаж. Магадгүй эдомчууд маш их олон газарчид гаргаж өгсөн баг. Маш их олон тагнуулуудыг израильчуудын эсрэг гаргаж өгсөн баг. Магадгүй бас тэ израильчуудыг одоо тэ за тэгээ бид нар Эдом номыг судлах Обадия номыг судлах үед бол гарч ирнэ. Хүн нэг л удаа амьдарч бурхнаар шүүлэгдэг байхгүй. Тийм болохоор нэг л зүйлийг бид нар бодож санах хэрэгтэй юм гэхээр хормуугаар дийлэхгүй байх хэрэгтэй. Нэгдүгээрт бол израильчууд бол эдомчуудад хормуу хандаж бардам даг израильчууд эдомчуудын эсрэг бардам дагнажсэн удаа би Давид хааныхаа өдрүүдэд тэд нэр Эдомыг дайран эдэлж те олон мянган элчсийг хаднаас шидэж байсан. Тийм үе би те эдомчуудыг одоо дайрж одоо байлдаж эдомчийн эргэн тойронд байгаа Моаб болон одоо те одоо тэднийг ингээд дайран эдэлж одоо израильчууд Давид хааныхаа үед Соломон хааныхаа үед тэднийг давчдуулж исэн үе байгаа. Гэхдээ тэр бүхэн болоод өнгөрсөн хэцүү байх үед нь эдомчууд хариугаа авч гэлсэн. Би та бүхэнд амьдралын хамгийн энгийн жишээ хэлэх юм бол та нэг хүнтэй өрсөлддөг байсан гэж бодъё. Нэг хүн тань цаад болоод идэг байсан гэж бодъё л та. Гэтэл тэр хүний хин нэгэн хүн одоо эсвэл өрсөлдөгч нь унгаачлаа гэж бодъё. Та баярлах байх л да. Та баярлах байх. Гэхдээ нэг зүйл юм. Та боломжл гэж харин та хэтэрхий их битгий баярл. Хүний уналтанд битгий их баярл. Жинхэнэ хайр бол хүний уналтанд баярлдаггүй гэдэг үг Библиэлд бичээтэй байдаг.
Тэгвэл өнөөдөр Обадиа номын судлалыг бүгдээрээ нэг л зүйлээс эхлэе. Та хүний уналтанд хэрэг баярлдаг бай. Таныг унахад хүмүүс баярлвал яах вэ гэдэг асуултыг эзний өмнө өнөөдөр залбирал болгон өргөё гэж. Магтагдах болтугай Учрэнтэй миний гойхтуг сонсоо Мэдээ миний хүч чадал миний бамбай Зүрхмийн түнд итгэдэй би тусгийн хурцээ Сэтгэл минь баярлаа Өөрийн дугаар тодорхой Эцэн бол миний хүч чадал Тиймээс зүрх сэтгэл минь баярлаа Өөрийн дугаар тодорхой Эцэн бол миний хүч чадал Бид өнөөдрийн үгийн цагаараа Обадиа номын 1 дэх ишлэл Обадиагийн үзэгдэл Идомын талаарх эзэн бурхны айлдвар Эзнээс бид мэдээ сонсов босготун Идомын эсрэг
тулдаанд гарцгаая гэж үндэстнүүдийн дунд илчилгээгдвэ гэсэн ишлэлийн дагуу суралцлаа. Тэгээ Идом гэдэг нь улаан наран түлхэгдсэн гэсэн утгатай. Тэгээд түрүүн пастор бас хэлсэн дээ. Газар зүүн байршлын хувьд өндөр хадасахтай, нарийн хавцалтай тийм өргөгдсөн маш бэхлэлтүүдтэй тийм газар нутагт байдаг байсан. Тэгээд энэ нь бас тэдэнд бид нар аюулгүй, бид нар хамгаалтанд байгаа гэсэн одоо тэр мэдрэмж, тэр бодлуудыг өгсөн. Тэгээд эзэн бурханд найдахаас илүүтэйгээр өөрсдийн тэр байгаа нөхцөл байдал, газар зүүн байршил, тэдгээр зүйлсүүдтэй найдсан талаар гардаг. Тэгээд өөрөөр хэлбэл одоо Идом маань бардан байдлаасаа болж одоо сүрлийн зөнгө авч байгаа тийм. Тэгэхээр бурханд найдах биш, харин өөрсдийн хамгаалтанд найдаж бардамж байгаа талаар бид нар үзлээ. Тэгээд шүүлт бол эзнийх байдаг тийм. Эзэн бол бардам зүрхийг бас жигшдэг гэж гардаг. Тэгээд бардам зүрхийн талаар ярьж явах үед бас нэг пастрын номлол санаанд орсон. Тэгээд манай пастор юу гэж хэлсэн бэ гэхээр бардам зүрхийг бол эзэн номхогддог тий. Тэгэхээр эзнэр даруусгахаас өмнө өөртөө даруусж байгаа. Эзнэр даруулж ирснаас өөртөө тэрийг мэдээд зүрх сэтгэлээ даруусгаа гэж хэлж байсан. Тэгэхээр бид бас өнөөдөр зүрхээ нэгтлэх хэрэгтэй байх тий. Эзний өмнө магадгүй бардамж байгаа зүйл байгаа бол та бодоорой. Тэгээд Иремья номон дээр ч гэсэн энэ иш үзүүлгийг бас зөвнсөн байдгаа. Тий. Тэгээд өнөөдрийн үгийн цаг бас Библи аппликейшн дээр нөгөө нэг ишлэл сануулдаг шүү дээ. Тэгээд тэр ишлэл дээр энэ ишлэлийг сануулсан маань Ром 12:21 дээр мууд бүдэлд харин мууг сайнаар дийлээ гэсэн ишлэлийг сануулсан байна. Тэгэхээр пастораас түрүү хэлсэнтэй хэн нэг унах үед дэвслэх биш, харин дэмждэг тэр нэг юм байгаарэ. Тэгээд муугаар хариулдаг биш, сайнаар хариулдаг байгаарэ гэж. Энд сая омөтлөгчийн яран дотор за би бас нөгөө заримдаа ингээ марчдаг болохоор яг одоо санаж байгаа дараа ингээ хэлчмээр байгаа зүйл нь хүн хүүхдээ сахилгажуулаад авахын хооронд хүүхдээ хайж ийн гэж ойлгоод хамаагүй одоо оролцчихваа гэж. Тэ? Нэг хүмүүс нэгэндээ жоохон хатаа үг хэлж явах үед энэ энд муу юм байна. Энэ энийг үзий ядд юм байна. За энэ хоёр чи ингээд хизээч эвлэрэхгүй юм байна гэдэг ингээд бодол. Харин ч эвлэрэхийн тулд, харин ч олж авахын тулд, харин ч зөв явуулахын тулд харин хэлж байгаа. Яг тийм агшинд нь та буруу ойлгоод, дундаас нь ойлгоод оролцсон байж маа. Ер нь бол идомчуудад тийм зүйл тохиолдсон гэж зарим зүйлийг хүмүүс хэлэх гээд байдیں۔ Харин идомчуудын байдал өөр өсөв. Тэд нэр ихнээсээ тэгсэн. Үргэлжил Израилийг нэг хадгаа гисэн гутал шоолоод нэг унах юм бол баг гүйж ирээ гүцэчих гээл. Тэгээ ер нь тийм байдаг байсан дандаа. Тийм учраас бурхны хараанаас тэд бол мултраагүй байгаа. Та хүмүүсийн талаар юу бодож юу хийж явж байгаагаа яг өнөөдөр бас бодоорой. Ингээ хамт залбирая. Яг л бидний зүрхээ үнэхээр цэвэрлэх хэрэгтэй байна. Бидний зүрхэнд энэ хүмүүсийн талаар буруу юм бодож, муу юм бодож, өрсөлдөж, уул шагааж, тэ улан доор нь хадаас хайж явах тийм цаг зав ер нь байгаа билүү. Бидний бурхны биднэрт өгөхийг хүсэн ивэлүүдийг авах цаг хүрэлцэхгүй, өдөр хүрэлцэхгүй байхад чинь бас өөр зүйлд зориулах тийм цаг биднэрт байгаа гэж хамт залбирая. Их эзэн минь, Идомын татах таны айлтур бол Идомын эсрэг толдаанд үндэснүүдийг босгох байсан. Идомыг унах гэж, Идомыг бардан байж болохгүй, Идомыг мөнхөд сануулах гэж. Харин өнөөдөр залбирэн гуйж байна. Монголд байгаа олон хүмүүсийн төлөө та илчилгээж тэдний харин босгохын тулд, тэднийг ивэхийн тулд, өрөөхийн тулд, тэдний хүчрхэг нэгэн болгохын тулд өөрийн хүмүүсийг илгээж өгөөч. Хэдийгээр буруу зүйл хийсэн боловч та өршөөл нэгүсэлдэ багтааж өнөөдөр алдарч онж яваа олон хүмүүст та боломж олгооч гэж танаас гуйж байна. Хин нэг дахин нэг удаа илгээж өгөөч гэж танаас гуйж байна. Энэ бүхнийг энэ өглөө Есүс Христийн нэрээр залбирэн танаас хүсэн гуйж байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс хэр манай шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Маргааш энэ цагта эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ.